За би та бүхэнд Хосea 1-2 дугаар ишлэлээс уншиж өгье. Эзэн анх Хосеагаар дамжуулан айлтах үед Хосеад эзэн хэлэхдээ: "Яв, завхаа ихнэр авч завхаарлаас хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг эзнийг орхисноор үлэмж завхаарлыг үлдэж байна" гэв. Тэгэхээр бид нэг зүйлийг бодож үзье. Бурхан өөрийн хүнийг дуудаад "Чи завхаарсан эмэгтэйтэй гэрлээрэй" гэж хэлдэг. Тэгэхээр энэ бол юу илэрхийлж байна вэ гэхээр Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулахыг хүсэж байгаа Бурханы хүсэл юм аа. Яг тэгвэл Израилийн ард түмэн бүгдээрээ Бурханыг орхисон, Бурханыг дагахаас өөр хиймэл шүтэнүүдийг дагсан. Гэхдээ Бурхан тэднийг орхиогүй. Бурхан тэднийг хайрласаар байна. Тэр маш их шархалсан ч гэсэн түүний хайр хизээж тэднээс холдоогүй. Хосеагийн амьдралаар дамжуулаад Бурхан өөрийнхөө зүрх сэтгэлийг ойлгуулахыг хүсэж ирсэн гэсэн утгатай. Тэгвэл энэ хэсэг нь өнөөдөр бидэнд юуг ойлгуулж хүсэж байна? Чи Бурханд үнэн ч байна уу? Итгэмжтэй байна уу? Эсвэл чи чимээг бүхнээр түүнээс холдож байна уу? Харин Бурхан чамайг хайрласаар байна. Чи хэдийгээр холдсон ч гэсэн тэр чамайг буцааж өөртөө дуудаж байна. Тэгэхээр би танд ятгамаар байна. Та өнөөдөр эзэн рүү очоорой. Түүний дуудлагт та өөрийгөө зориулаасаа гэж хүсэж байна.